你的屁怎么流大了？快了只擦擦。我还不习惯被拍的时候，估计是天太拍。今天天太不是很冷，你怎么穿这么多？哦，欧里，就是因为昨天穿的太少，我都感冒了。林最近感冒的特别多，你去看医了吗？李，没有，我只是咳嗽，有点怕头疼，不严重，多喝点趴就好了。临春天天时时冷时热，特别容易感冒，这时候一定要多注意保暖。另外，最好经常打开窗户换换空丝。Сяавли, чиний хамарнаас яагаад цус гараад байна вэ? Түргэн цаасаар арчаарай. Сяавлын би хойд нутгийн уур амьсгалд хараахан дасаагүй байна. Магадгүй цаг агаар хэд хуураагаас болсон байх. Өнөөдөр тийм ч хүүтэн биш байхад чи яагаад ингэж их хувцас өмссөн юм бэ? Сяавли, өчигдөр хитрхийн нэмгэн хувцаснаас болоод би ханиад хурч ирсэн. Сяавлын сүүлийн үед ханиад хүрсэн хүн их байна. Чи эмчэд үзүүлсэн үү? Сяавли, үгүй, зүгээр л ханиалгаж толгой баг зэрэг өвдөж байна. Ноцтой зүйл биш, усан уувал зүгээр болно. Сяавлын хавар цаг агаар заримдаа хүүтэн, заримдаа дулаан байдаг тул ханиад хүрэхэд амархан. Энэ үед заавал дулаан хувцаслаж мөн цонхоо ойрон ойрхон онгойлгож агаар сэлгэж байх хэрэгтэй. 夏，你咳嗽好点了吗？医护怎么说的？还是这样，他让我以后不要再抽烟了。夏，抽烟对那体好处也没有，我也知道，可是我觉得抽烟这个动作看上去很帅。夏，等你身体出现问题了，后悔就来不及了。其实家派也平直反对我抽烟，我词却觉得没什么，但最近总是咳嗽，所以我有些单谱了。贪抽烟不仅对秃没好处，还会影响周围的能体健康。为了你和你的家，别再抽了。Сяався, ханиалах чинь дээрцэн үү эмч юу гэж хэлсэн бэ? Сяав, одоо ч гэсэн хэвээрээ. Тэр надад цаашид дахиж тамхи татахгүй байхыг зөвлөсөн. Сяався, тамхи татах нь бид огтхонч сайн нөлөөгүй. Сяав, би мэдээж байгаа. Гэхдээ тамхи татаж байгаа нь харагдахдаа их гоё юм шиг санагддаг. Сяався, би чинь асуудалтай болсны дараа харамсаад ч оройтно. Сяав, үндэ манай гэрээхэн намайг тамхи татахыг үргэлж эсэргүүцдэг. Харин би өөрөө нэг л их тоохгүй байсан. Гэхдээ сүүлийн үед байнга ханиалгаад байгаа болохоор баг зэрэг санаа зовлж эхэлсэн. Сяався, тамхи татах нь зөвхөн өөрт чинь муу зүйл биш. Харин эргэн тойрныхоо хүмүүс эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг. Өөрийгөө болон гэр бүлээ бодоод тамхи татгаа болоо.李，我最近眼睛总是跳炸幅，说是因为我长时间看电脑，眼睛太累。林，长时间坐在电脑前擦擦桌，眼睛很容易累，最好是每过晌时就休息休息，然后再开始擦桌。李一大爷这么说，他还告诉我要多向远处看看，尤其是多看看绿波的植物。林长时间对着电脑，不仅对眼睛不好，肢体也会不舒服。研究发现，如果梯天静坐超过60，就会影响肢体健康。李，是啊，像咱们这些久坐办公室的心要注意，有时间应该多站起来活动活动。林，好，咱们午饭后就去附近的公园散散步吧。Сяавли, сүүлийн үед миний нүд байнга таталтаад байна. Нэмж хэлэхдээ компьютерийн удаан харснаас нүд хит ядарсан гэн. Сяавлын компьютерийн ард удаан сууж ажиллахад нүд амархан ядардаг. Цаг тутам баг зэрэг амраад дараа нь ажлаа үргэлжлүүлхэн дээр. Сяавли, эмч ч бас тэгэж хэлсэн. Бас алсыг ялангуяа ногоон ургамал руу илүү их харах хэрэгтэй гэж зөвлөсөн. Сяавлын компьютер удаан ширтгэн зөвхөн нүдэнд муу биш, биеийг ч тавгүй болгодог. Судалгаагаар хүн өдөрт 6 цагаас илүү хугацаагаар хөдөлгөөнгүй суувал эрүүл мэндэд сүргээр нөлөөлдөг гэж тогтоосон. Сяавли, тийм шүү. Бидэн шиг удаан суудаг хүмүүст анхаарах хэрэгтэй. Зав гарвал босож жоохон хөдөлж байх хэрэгтэй. Сяавлын за тэгвэл өдрийн хоолны дараа ойролцоох цэцэрлэгт хүрээлэн жоохон алхах. 每个他都希望 T 健康，那么什么才是健康呢？
过去我们认为健康就是指实体不生病，但是现在我们认识到，健康还指精神上的健康。只有肢体和精神都健康，才算是真正的健康。有阔位教授的数字来说明健康有多么重要。要是健康是1，其他都是1，厚厚的0。如果没有1，不管有多少0，也没呢。所以我们平时一定要注意锻炼，别等健康出问题了才后悔。Хүн бүр эрүүл байхыг хүсдэг. Тэгвэл эрүүл мэнд гэж юу вэ? Өмнө нь хүмүүс эрүүл мэндийг зүгээр л өвчнгүй байх гэж боддог байсан. Харин одоо хүмүүс эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл санааны эрүүл мэнд байдлыг ч хамаардаг гэдгийг ойлгодог болсон. Зөвхөн бие, сэтгэл хоёулаа эрүүл байж жинхэнэ эрүүл мэнд гэж тооцогдно. Нэгэн профессор эрүүл мэндэ ямар чухал болохыг тоогоор тайлбарласан байдаг. Хэрвээ эрүүл мэндийг нэг гэж үзвэл бусад бүх зүйлийг нь түүний араас бичигдэх тэгүүдтэй адил. Харин нэг байхгүй бол хичнээн олонтыг байсан ч ямар ч утгагүй юм. Тиймээс бид өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндэд асуудал үүснээ дараа биш, урьдчилан сэргийлж байх нь хамгийн зөв юм. 我听唐卫一基说过一句话：最好的医基是铺，最好的药是时间，最好的运动是散步。前2条我理解的不深，最后1条我完全同意。散步是生活中最简单的锻炼扎法，既可以活动人体，又可以减肥，且不会像跑步那样齁苦。晚饭后，晚家引起出去散散步。是晚件很幸福的事情。肚吃饱了需要活动，家穿忙了3天需要交流。夫妻说说3天的波作能加深感情，听海波谈谈学校的有意思的事，3天的烦恼就都跑掉了。 Хамгийн сайн эмч бол өөрөө, хамгийн сайн эм бол цаг хугацаа, хамгийн сайн дасгал бол алхах гэж нэгэн эмч хэлхийг сонсож байсан. Эхний 2 санааг нь би төдийлөн сайн ойлгодгүй ч сүүлийнхтээ нь бүрэн санал нээлтгээ. Алхах нь амьдрал дах хамгийн энгийн дасгалын нэг. Энэ нь биеийг хөдөлгөөнд оруулж, жин хасгад ч тустай бөгөөд гүүх шиг тэмч хэцүү зүйл биш. Оройн хоолны дараа гэр бүлээрээ хамт гарч жаахан алхах нь маш жаргалтай зүйл. Хоол идсэний дараа бага зэрэг хөдөлгөөн хэрэгтэй. Харин өдөржин завгүй байсан гэр бүлийнхэн хоорондоо ярилцаж алхах шаардлагатай. Хосууд нэг өдрийн ажлаа ярилцсанаар харилцаа илүү дотн болдог. Хүүхдийнхээ сургуулийн сонирхолтой зүйлсийн талаар ярьж байгааг сонсоход ч таатай. Ингэснээр нэг өдрийн бүх ядаргаа санаа зовнол арилдаг. 王静 怎么又买了这么多饼干和巧克力？难道你不减肥了？孙悦减了1个月都没瘦下来，我实在没有信心了。王静，如果你想减肥，就得少吃东西，而且要多运动。孙悦，我就是这么做的，但这1个月下来，我只轻了1公斤。王静，1个月太短了，要想减肥成功，只能坚持，才会慢慢有效果。孙悦， 我本来已经打算放弃了，但是你刚才的话让我改变了主意。这些饼干和巧克力送给你了。 Ванжин, чи яагаад ийм их жигнэг шоколад авчихсан юм бэ? Чи турхаа болчихсан юм уу? Сүн юу вэ? 1 сар хичээсэн огт турч чадсангүй. Үнэхээр итгэл алдчихлаа. Ванжин, хэрвээ чи турхыг хүсэж байвал бага идэж илүү их хөдөлгөөн хийх хэрэгтэй. Сүн юу вэ? Би яг тэгж хийсэн. Гэхдээ энэ 1 сарын хугацаанд ердөө 1 кг хассан. Ванжин 1 сар бол хэтэрхий богино хугацаа. Турхад амжилт гаргахын тулд зөвхөн тууштай байх хэрэгтэй. Тэгвэл айжмаар үр дүн гарна. Сүн юу вэ? Би угаасаа бууж үгүй гэж бодож байсан. Харин чиний сая хэлсэн үг намайг бодлоо өөрчлөхөд хүргэлээ. Эдгээр жимнэг шоколадуудыг чамд өгье. 李静，你网球打得真好，还得过那么多国际大奖。每次看你比赛，感觉你轻轻松松就赢了。张远，哪里啊？那是你没看到我辛苦练习的一面。没有人随随便便就能成功的。李静，我从小也对网球感兴趣，但是到现在还是打得不怎么样。张远，你知道吗？不管春夏秋冬，我练球从来没有休息过1天。李静，真是不容易呀。
看来我只看到了你成功时获得的鲜花，却没注意到你成功前流下的汗水。张允，任何成功都要通过努力才能得到，只要你坚持练习，我相信你也会越打越好的。 Legend чи тенсийг үнэхээр сайн тоглох юм аа. Бас тийм олон улсын шагнал хүртсэн. Чиний тоглолтыг үзэх болгонд их амархан ялж байгаа юм шиг харагддаг. Жан Юан, юу гэж дээ? Чи миний хичнээн их хичээж бэлтгэл хийдгийг хараагүй болохоор тэр хинч зүгээр нэг амархан амжилтанд хүрдгүү. Legend, би багасаа тенст сонирхолтой байсан ч одоо хүртэл нэг их сайн тоглож чаддаггүй. Жан Юан, чи мэдхүү хавар 100 намар өвөл гэлтгөө би бэлтгэлээ нэг ч өдөр тасалж байгаагүй. Legend, үнэхээр амаргүй юм байна. Би чиний амжилтын үеийн алдар нэрийг л хардаг байсан болохоос түүний өмнө гаргасан хичээл зүтгэлийг анзаараагүй юм байна. Жан Юан, ямар ч амжилт хичээл зүтгэлээр л олддог. Чи зөвхөн тууштай бэлтгэл хийвэл улам сайн тоглодог болно гэдэгт би итгэлтэй байна. 小林，你还记得王红吗？我在报纸上看到一篇关于他的新闻，他现在已经是一个有名的作家了。小李，听说他毕业后放弃了律师的工作，开始专门写小说，没想到他竟然成功了。小林，当时他的父母和亲戚都不支持他，可是他坚持自己的选择，现在终于向所有人证明了他的选择是正确的。小李，看来为了自己的理想，放弃一些东西也是值得的。小林，一个人只有2只手，不可能得到所有想要的东西，所以有时候放弃是一种聪明的选择。小李，是啊，只有学会放弃，才能把自己的能力用到最该做的事情上，最后获得成功。 Сяолин, чи Ван Хуаныг санаж байна уу? Би сонин дээрээс түүний тухай нэг нийтлэл уншсан. Тэр одоо аль хэдийн нэртэй зохиолч болсон байна. Сяоли, тэр сургуулаа төгсөөд хуульчин ажлаа орхиж зохиол бичгээд бүрэн анхаарсан гэж сонссон. Ийм амжилтанд хүрнэ гэж бодоогүй шүү. Сяолин, тэр үед түүний эцэг их хамаатан задан бүгд дэмжээгүй. Гэхдээ тэр өөрийн сонголтоо баримтласаар одоо эцэст нь энэ бүхэнд өөрийнхөө сонголт зөв байсан гэдгийг баталлаа. Сяоли, тэгэхээр өөрийн мөрөөдлийн төлөө зарим зүйлийг орхих нь үн цэнтэй юм байна. Сяолин, хүн ердөө 2 гартай хүссэн бүхнээ авч чаддгүй. Тиймээс заримдаа орхих нь ухаалаг сонголт болдог. Сяоли, тийм ээ, зөвхөн орхиж сурсан хүн л өөрийн чадварыг хамгийн хэрэгтэй зүйлдээ төвлөрүүлж эцэст нь амжилтанд хүрдэг. 如果你想做什么事情， 那就勇敢地去做，不要担心结果，不要考虑会不会失败。要是太看重结果，失败就会给人们带来很多烦恼。我们应该把注意力放在做事情的过程上，这样你会在做的过程中发现解决问题的快乐，这是其他任何东西都给不了的。即使最后失败了也没有关系，因为至少你已经努力过，而且我们还可以从失败中总结出有用的经验。有了这些积累， 成功自然离我们越来越近。 Хэрвээ чи ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байвал зоригтойгоор хээ. Үр дүнгийн талаар бүү санаа зов. Амжилтгүй болох эсэхийг бүү бод. Хэрвээ үр дүнд хит анхаарал бүтлгүүтэл нь хүнд олон санаа зовнил авчирдаг. Бид хийх үйл явцдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр чи хийх явцдаа асуудлыг шийдэхээ баяр баясгалыг мэдэрнэ. Үнийг өөр юу ч орлож чадахгүй. Эцэст нь бүтлгүүцэн ч хамаагүй. Ядаж чи хичээсэн шүү дээ. Мөн бид бүтлгүүтлээс хэрэгтэй туршлага авч чадна. Ийм хуримтлал бий болсноор амжилт аяндаа бидэнд улам ойрцоор байх болно. 每一个人都希望成功，可是很多时候， 在成功之前会遇到很多困难，有些人遇到困难就放弃，而有些人遇到困难却想办法解决它。对困难的态度不同，结果也是不一样的。爱迪生就是在找了上千种材料后，才找到了能点亮电灯的材料。取得成功的人往往都经历过许多失败，他们和普通人的区别就是他们都坚持了下来。所以，就算只有1%的希望， 我们也要付出100%的努力。困难只是暂时的，阳光总在风雨后。只有我们勇敢地面对困难，才能有希望取得成功。
Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэвч ихэнх тохиолдолд амжилтад хүрэхээс өмнө олон бэрхшээлтэд тулгардаг. Зарим хүмүүс бэрхшээлтэд тулгараад бууж өгдөг бол зарим нь түүнийг даван туулах арга замыг хайдаг. Бэрхшээлд хандах хандлага өөр байвал үр дүн ч өөр байдаг. Томас Эдисон 1000 гаруй төрлийн материалыг туршиж байж цахилгаан чийдэнг асааж чадах материалыг олсон гэдэг. Амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн олон удаагийн бүтлгүүтлийг туулсан байдаг. Тэдний энгийн хүмүүсээс ялгарах зүйл нь бууж өгдөлгүй тууштай байсан явдал юм. Тиймээс 1% гэсэн боломж байвал бид 100% хүчин чармаалт гаргах хэрэгтэй. Бэрхшээл бол төрөл зурх, борооны дараа нар гардаг гэдэг шиг зөвхөн бэрхшээлтэй зоригтой нүүр тулж байж л амжилтанд хүрэх боломж бий. 孙悦，礼拜天有空儿吗？陪我去逛街怎么样？我想去给丈夫买个生日礼物。王静，我可能去不了了，最近事情多。孙悦，你最近是不是工作特别忙？王静，我现在上有老，下有小，除了工作以外，家里还有母亲和儿子需要照顾。孙悦，真是辛苦啊！你最近脸色不太好，是不是哪儿不舒服？要注意身体啊。王静，没事儿，谢谢。不过现在我很幸福，因为在母亲面前，我可以做一个永远长不大的孩子，在孩子面前，我又是个能照顾他的母亲，这让我有了努力的方向。 Сүн юу вэ? Ням гарагт завтаа юу надтай хамт дэлгэр ухис хөө би нөхөртөө төрсөн өдрийн бэлэг авах гэсэн юм. Ванжин би очиж амжихгүй бахаа сүүлийн үед ажил ихтэй байна. Сүн юу вэ? Чи сүүлийн үед ажил ихтэй байгаа юм уу? Ванжин би одоо настай ээжтэйгээ баг хүүхэдтэйгээ байна. Ажлаас гадна гэртээ ээж хүү хоёроо асрах хэрэгтэй болтгоо. Сүн юу вэ? Үнэхээр их ачаалттай юм байна. Сүүлийн үед царай чинь нэг л ядруу харагдаж байна. Би тавгүй байна уу? Эрүүл мэндэд анхаараарай. Ванжин зүгээрээ баярлаа. Гэхдээ одоо би их аз жаргалтай байна. Ээжийнхээ өмнө хизээч томордгүй хүүхчиг байж чаддаг. Харин хүүхдийнхээ өмнө түүнийг асрах ээж нь болдог. Энэ бүхэн надад хичээх зориг өгдөгөө. 高老师，你看人家王老师。 刚来这儿工作3年就当了教授，还有个好妻子，真让人羡慕。李老师，其实你在别人眼中也是很幸福的，只是你自己没有发现。高老师，是吗？我哪能跟王老师比呀？李老师，你有一个漂亮的女儿，还那么优秀，硕士毕业后就当了翻译。高老师，我女儿确实不错，记得她刚拿到第1个月工资时。 就兴奋地拉着我和他爸俩去商场给我们买礼物，那时我和他爸心里别提多美了。李老师，所以说每个人有每个人的生活，不用羡慕别人。你羡慕别人的时候，他们可能也正在羡慕你呢。 Гав багш чи хараач Ван багш дөнгөж энд ирээд 3 жил болоод л профессор болчихсон. Бас сайхан их нартай үнэхээр хатаархмаар юм а. Ли багш чи үнэндээ чийч бас бусдын нүдэнд их аз жаргалтай харагддаг. Зүгээр л өөрөө анзаардгүй. Гав багш тийм гэж үү? Би яаж Ван багштай өөрийгөө харьцуулах вэ дээ? Ли багш чи хөөрхөн охинтой бас их мундаг магистрийн зэрэг хамгаалал шууд орчуулагч болсон шүү дээ. Гав багш манай охин үнэхээр сайн анхны цалингаа аваад маш их баярлаад намайг аавтай хамт дагуулад дэлгүүр орж бидэнд бэлэг авч өгч байсан. Тэр үед бид хоёрын сэтгэл хичнээн их сайхан байсныг хэлхийн аргагүй. Ли багш тийм ээ хүн бүр өөр өөрийн амьдралтай. Бусдыг атаархах хэрэггүй. Чи бусдад атаархах байх үед тэд ч бас чамд атаархаж байж мэднэ. 小雨，时间过得真快，马上就要毕业了。毕业后你打算做什么？小夏，我还没想好呢，正想听听你的建议。你觉得在选择职业时，收入重要吗？小雨，在我看来，赚钱多少不是最重要的，兴趣才是关键。只有做自己喜欢的事，才会觉得幸福，将来也会有更好的发展。小夏，我也这么想。如果我带着热情去做自己喜欢的工作，就不会感到累。不过现在什么东西都那么贵，生活压力太大了，没有钱也不会过得幸福啊。小雨，幸福其实很简单，
它不是只要有钱就能买到的。我觉得工作结束回家后，洗个热水澡，然后躺在床上看看书，听听音乐，困了睡睡觉，就很幸福。小夏，你说的也对，如果能找到一份自己既感兴趣、收入又不错的工作，那就最好了。 Сяо цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна удахгүй төгснө. Төгсөөд чи юу хийхээр төлөвлөж байна вэ? Сяо би одоохондоо шийдээгүй байна. Чиний зөвлөгөөг сонсох гэсэн юм. Ажил мэргэжил сонгоход орлого чухал гэж бодож байна уу? Сяо миний бодлоор мөнгө хэр их олох нь хамгийн чухал биш. Харин сонирхол хамгийн чухал. Зөвхөн дуртай зүйлээ хийж байж хүн аз жаргалтай байдаг. Цаашдаа ч илүү сайн хөгжинэ. Сяо би ч бас тэгж бодож байна. Хэрвээ дуртай ажлаа хүсэл тэмүүлэлтэй хийвэл ядарч байгаа мэт санагдахгүй. Гэхдээ одоо бол бүх зүйл их үнэтэй болсон. Амьдралын дарамт их байна. Мөнгө байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Сяо аз жаргал үнэндээ энгийн зүйл. Зөвхөн мөнгөөр худалдаж авч болдог зүйл биш. Миний бодлоор ажлаа тараад гэртээ ирээд халуун усанд орж орон дээр хэвтээд ном уншиж хөгжим сонсож байгаад нойр хүрвэл унтахад их аз жаргал. Сяо чиний хэлдэгч зөв. Хэрвээ өөрийн сонирхолд нийцсэн бас орлого сайтай ажил олж чадвал хамгийн сайхан нь тэр байх. 有的人希望穿得再好一些，房子再大一些，认为经济条件越好，人就越幸福。其实有很多富人过得并不愉快，而有些穷人却过得很快乐。有钱不一定幸福，因为很多东西都是不能用钱买到的，例如时间、感情、生活、精力等。但是从另外一个方面看，如果没钱也很难过得幸福。当你生病了，如果由于缺钱而不能及时去看医生，你的健康都很难得到保证，就更别说幸福了。 Зарим хүмүүс илүү сайхан хувцас өмсөж, илүү том байшинтай болохыг хүсэж, эдийн засгийн нөхцөл сайн байх тусам хүн илүү аз жаргалтай гэж боддог. Гэвч үнэндээ олон баян хүмүүс аз жаргалгүй байдаг. Бол зарим ядуу хүмүүс харин ч жаргалтай амьдардаг. Мөнгө ихтэй байх нь заавал аз жаргал авчирдаггүй. Учир нь цаг хугацаа, сэтгэл хөдлөл, амьдралын туршлага зэрэг олон зүйлийг мөнгөөр авч болдоггүй. Гэхдээ нөгөө талаас харвал мөнгөгүй бол бас аз жаргалтай амьдрахад хэцүү. Хэрв чи өвдвөл мөнгө байхгүйгаас болж эмчэд цаг тухайд нь үзүүлж чадахгүй бол эрүүл мэндээ ч хамгаалж чадахгүй. Тэгээд бүр аз жаргалын тухай ярих чирэггүй болно. 什么是幸福？有的人认为工资高能赚钱就是幸福，有的人认为心情放松、身体健康才是幸福，也有人认为 能帮助别人就是一种幸福，还有人说，小时候幸福是一件东西，比如一块橡皮、一块糖，得到了就很幸福。长大后，幸福是一种态度，生活的态度决定了我们幸福感的高低。那怎样才算是真正的幸福呢？其实，幸福并没有一个标准答案，每个人对幸福都有不同的理解。不管你认为幸福是什么，只要你用心去找，就一定能发现它。 Аз жаргал гэж юу вэ? Зарим хүмүүс өндөр цалинтай мөнгө сайн олдог болохыг аз жаргалтай гэж үздэг. Зарим нь сэтгэл амар эрүүл байхыг аз жаргал гэж боддог. Мөн зарим нь бусдад тусалж чадаж байхыг аз жаргалын нэгэн хэлбэр гэж үздэг. Мөн хэн нэгэн хэлсэн байдаг. Бага байхад аз жаргал гэдэг нь нэг зүйл байдаг. Жишээ нь баллуур эсвэл чихэр тэрийг авч чадвал аз жаргалтай болдог. Харин том болсны дараа аз жаргал гэдэг нь нэг төрлийн хандлага болдог. Амьдралд хандах хандлага маань аз жаргалыг хэмжээг тодорхойлдог. Тэгвэл жинхэнэ аз жаргал гэж юу вэ? Үндэ аз жаргалд нэг стандарт хариулт байдаггүй. Хүн бүр аз жаргалыг өөрөөр ойлгодог. Чи аз жаргалыг юу гэж бодож байхаас үл хамааран хэрвээ чин сэтгэлээсээ хайвал түүнийг заавал олж чадна.